Дэлхийн ур чадварын байгууллагаас 2 жил тутамд дэлхийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил тус тэмцээнд мужааны төрлөөр техник технологийн дээд сургуулийн оюутан Эрдэнэмөх оролцохоор болжээ. Би багасаа даваагаа юм хийсгээд манай авс мууж яадаг. Тэгээд сэлбэрийг оролддог байсан. Тэгээд сэлбэрч мужаа мэрэгчтэй болно гэд анх 2012 онд Дархан уул аймагт очиж Дархан өргөбөл техник коллеж мужааны ангидээс орж суралцаад 14 онд суралцж явахдаа тэр сургуулиас ороод одоо 15 онд техник технологийн дээд сургууль гэдэг сургуулийг төлөөлөд. Нөгөө барилга үүсрэлтийн мужааны техникч ангид элсэж орж ирсэн. Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 43,000 гаруй суралцагчдаас шилдгээр 5 оюутан шалгарсан. Тэд мужаан, гагнуур, сантехник, цахилгаан, өрг угсралтын төрлөөр дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсноо. Эдгээр оюутнууд Монгол ур чадварын нийт 3 тэмцээнд оролцож, дэлхийн тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Мэргэжлийн боловсролын сургалтад сурж байгаа хүүхдэд бол даваа талууд их байна. Энэ болохоор ерөнхий боловсролынхаа сургалтуудыг бүгднийг эзэмшчээ. Дээрээс нь мэрэгчлэлтийн тухайлсан нэг мэрэгжлэрээ мэрэгчлэлтэн болж ур чадвараа хөгжүүлж ингэж гарч байна. Энэ бол тухайн хүүхдүүдэд шууд ажил дээр гарах боломж өндөртэй. Цаашлаад мэрэгжлийн чиг баримжаатай болж байгаа юм чи ихтэй сургууль үргэлжлүүлээ сурсан ч гэсэн энэ маань бол үндсэн суурь нь маш сайн тавигдж өгч байгаа гэсэн юм үг. Монгол улс дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дахь гишүүнээр 2014 онд элссэн. Үүнтэй холбогдуулан Монгол ур чадвар тэмцээнийг 50 гаруй мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн суралцагчдын дунд 9 мэрэгжлэр 2 үе шаттайгаар зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн оюутнуудыг дэлхийн ур чадвар 2015 тэмцээнд оролцуулж байсан. Дэлхийн ур чадварын 44 дахь удаагийн тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 14-өөс 19-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмирт улсын Абу Даби хотод болохоор болжээ. За энэ жилийн хувьд болохоор 77 орон оролцох байгаа. 51 мэрэгжилтээр өрсөлдөнө. Олон улсын эксперт багш нар нэлээд олон төрлийн шалгууруудыг одоо хэмжиж дүгнж үзчихэж шалгуулалт явагддаг байгаа. Тийм дэлхийн ур чадварын 2D 3D мод бол Joiner-гээд дотоод цэцлийн мужааны чиглэлээр оролцож байгаа. 2D 3D мод бол нэг даалгавар нь 11 цагт, 2 даалгавар нь нийлээд 22 цагт хийж гүйцэтгэдэг байгаа. Төс даалгавар өгөөд тэрийгэ зургийн дагуу хийж гүйцэтгэдэг. 2D мод бол гэхээр хавтгай жаз хийсгэх үг. Одоо хаалгатай төстэй. Тэгээд нөгөө нэг мужаа ихэд ордог хамгийн хүнд тэлбэр углуурах, заадал болоод төсөл зураг гүйцэтгэх, дотоод цэвэр байдал, гадна байдал гээд зөндөө олон янзын юмуд орж ирдэг байгаа. Тэгээд яг 2D нь болохоор хаалга зонготой ерөн төстэй. 3D нь болохоор хавтаа хийцгээд шат болон одоо барилгын шат дотоод хийстэй юмуд орж ирдэг. Дэлхийн олон орны ур чадвартай оюутнууд нэг дор цугласнаар бие биенээсээ шин зүйл суралцах нь ихэ. Туршлага хуримтлуулж цаашдын тэмцээн уралдаан ажил үйлстэй тусгах том боломж тохиож байгаад баяртай байгаагаа Эрдэнэмөх хэллээ.